бодлогын хэсэг дээр уг нь ярьсан юм а. Энэ татварын хуулийн дээр ийм олон жижиг юм орж ирээд ямар татварын бодлогын өөрчлөлт бол болохгүй. Тэгээ нөгөө талаас Дембэрэг гишүүн бид нар бол санал их ойролцоо байгаа. Гэхдээ нөгөө талаас энэ цахим одоо татварын мэдээлэл авах үйл ажиллагаа бол манай их хурлын энэ татварын бодлогын өөрчлөлт, хуулиудын өөрчлөлт явахгүй байгаа нөхцөлд олон 10 одоо бизнес эрхлэгч тайлангаа өгч байгаа хүмүүсийн тэр аж ахуйн нэгжүүдэд үнэхээр хөнгөлт болох юм аа. Энэ талаас нь энэ асуудлыг одоо энэ удаа бол дэмжиж явах ёстой. Зүгээр нь татварын тэр реформын өөрчлөлтийг бол бодлогын төвшөнд нэлээд одоо сайн ажиллаж хийх ёстой болохоос яаран сандран хэдэн хуулийн өөрчлөлт хийгээд оруулж ирж болохгүй. Энэ Дэлхийн банкны төсөл хэрэгжижсэн сүүлдээ одоо юу болсон мэдэхгүй 11 12 онд л Солонгос талаас нь ностой асуудлууд ирлээ гэж бид уулж ирсэн. Сонгуультай холбогдоод ер нь нэлээд юу болсон. Тэрний үр дүн өнөөдөр сонсох ёстой. Дэлхийн банкны том төсөл татвар дээр хэрэгжсэн. Татварын цахим татвар, татварын том татварын аж ахуйн үйл ажиллагаа. Одоо тэр хүмүүс нөгөө төсөл томгдсон хүмүүсийг халаад дуусч байгаа гэсэн ийм мэдээлэл байдгийг. Энэ ер нь татвар санхүүг бүрэн эрүүлжүүлэх төрийн томхон бодлого бидэнд хэрэгтэй юм. Уг нь бид ийм бодлогыг боловсруулж байсан юм. Энэ мөнгөн гүйлгийг бүртгэлжүүлээд цахим сүлжээнд оруулаад өгчих юм бол Монгол улсад энэ татвар төсөв бүрдүүлэх асуудал нэгдүгээрт ямар ч хүндрэл байхгүй болж байна. Хоёрдугаарт коррупц гэдэг нь үндсэндээ байхгүй болж байгаа байхгүй юу? Айл гуравдугаарт айл гэр өрх бүр төсөвтэй болж төсвийн тооцоо хийгээд нөгөө татвар төлөгдсөн хэмжээгээс шалтгаалan буцаан олголт авах, урамшуул авах. Одоо бид номын картын бонус явуулж байгаа шүү дээ. Яг энэ систем. Гэхдээ энийг дистарата хийхгүй Монголд нэгмөр хэрэгжүүлэх боломж байхгүй. Сүлжээ дэлгүүрүүд энэ одоо зах дээр энийг их л туршаад 3-5 жилийн дараа дараагийн ээлжир оруулах. Бид Япон, Тайван, Солонгосын туршлагыг нэлээд судалсан юм. Тэгээ одоо нэг улс төрийн самарчтай зэрэг энэ асуудал явахгүй болчиход байна л да. Үндсэн хуулийн өөрчлөлт энэ одоо бусад том өөрчлөлтүүдээ хийгээд энэ намцхлаас нь салчих юм бол Монголын эдийн засаг нь 3 сая хүнтэй жижигхэн улсад бол 3-5 жилийн дотор энэ коррупцийн нэг санхүүгийн авилгал татвараас айлсгих юм аянда автоматар байхгүй болчих тийм боломж байгаа байхгүй юу? Энэ цахим сүлжээ тэр юуг л хийж чадах юм бол татвараа харин юу сайн төлж урамшуул авч аж ахуй нэгж иргэд бол өөрийн сайн дураараа үйл ажиллагаа явуулах юм болцоо байгаа. Тухайн үед нь баяр цогт сангийн сайд байсан бид нэг яваад тэгээд тэр нөгөө улс төржсөн үйл ажиллагаагаар энэ яваагүй юм байна. Бид одоо ч гэсэн хуулийн өргөн барихад бэлтгээд байгаа. Гэхдээ хараахан манай их хурл маань энийг батлах боломж байгаа мөн гэдэг эргэлзэж байгаа. Дээр нь одоо бид энэ татварын асуудал дээр нэлээд тийм улс төрийн сайн одоо ойлголцолтой энэ эдийн засгийн томоохон реформ хямралын үед бол энэ том зохицуултыг хийж ийм одоо бодит боломж бол байгаа шүү. Тэрнээс цагдаагаар айлгаа, дансыг хаагаад аж ахуй нэгж байгууллагуудыг дарамтласнаар татвар орж ирдгүү гэдгийг одоо манай нийгэм маш сайн харлаа сая өнгөрсөн хэдэн жилүүд. Ямар ч мэрэгжлийн бос байдлаар асуудал хандаад гэтэл 2009-10 онд 8-9 онд эдийн засгийн оргил хямралт чинь манай төсөө үнэхээр хагас цацаж байсан шүү дээ. Бүх барилгын салбар бүх одоо юунууд зогссон байгаа энэ үед. Тэгэхээр энэ том бодлого хэрэгтэй. Тэрнээс нэг одоо ингээд жижиг юмыг болоо Эрдэнэ Бацайд одоо энэ бол эцсийн асуудал гэж бодох. Дахиад цаашаа ийм оруулж ирээд байх хэрэг. Нэгдсэн хуулийнхаа зохицуултыг хий цаашдаа тэр мөнгөн гүйлгээ бүртгэлжүүлж иргэдэд аж ахуй нэгж байгууллагад урамшуул олгодог тийм системээр үл шилжих юм бол томоохон асуудлуудаа суурьаар нь шийдэж ийм одоо боломж байгаа юм аа. Тэгээ энэ асуудал дээр бас манай гишүүд бас анхаарах хэрэгтэй. Ялангуяа татварын байгууллагын гүйцэтгэж байгаа олон үүргийг татвар төлөгчдийн нийгэмлэг төрийн бус байгууллага хийчих юм бол татварын боловсрол, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ийм одоо сурчлагааг бол энэ хэвлэл мэдээллийн байгууллага, телевиз, радиогоор тогтмол хүнд ойлгуулах хэрэгтэй. Татварын боловсрол агуу том юм биш. Зөвхөн үндсэн хуулиндаа татвар төлнө гэж заавал үүрэгч ингэж заачглаар биелждэг гэж манайх бодоод байгаа. Бид нас 5 дугаар анги, 8 дугаар анги, 11 дугаар ангид хүртэл сургалт явуулаад туршилт хийсэн шүү дээ. Ерөөсөө хүүхэд наснаас эхлээд татвар гэдэг бол заашгүй төлдөг юм гэдгийг бид дараа үеийнхэн татвар төлөгчдөө бэлдэх ёстой шүү дээ. Ийм бодлогоон тийм